үл үзэгдэх гар энэ тухайжсэн тийм ээ. Үл үзэгдэх гарын онол гэдэг дээр их сонирхолтой юм ярьчлаа. Дахиад эргээл нөгөө нэг хүн төрөлхтний шунал хүсэл гэдэг зүйл дээр суурилж тэр нөгөө үний өсөлт хэлбэлзэл үнийн хөөрөгдөлч гэдэг юм уу ийм үүсгэж яадаг процесс нь тэндээс уялдаатайгаа ярьсан шүү дээ тий. Тэгээ миний асууж исэн зүйл болохоор хүн төрөлхтний энэ хүсэл шунал гэдэг зүйл чинь цаг үед өөр байсан юм уу яг адилхан яваад байгаа юм уу? Энийг өөрчилж болдго юм уу? Тэгээ бас нэг юм ярьсан бүгдээрээ нөгөө өгдөг систем тань орох юм бол энэ өөр болно гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ энэ нэг юм уялдаатай болоо явчлаа л да. Тэгэхээр ерөөсөө эхний асуулт тэр нэг хүний хүсэл шунал цаг үеийн дагаад өөрчлөгдөж байд юм уу? Ер нь л адилхан ингээ хязгааргүй хүсдэг авах тусмаа л авах гэдэг ийм шуналтай байдгийн болоо. Шунал ер нь хүнд байх шаардлагатай та. Одоо ер нь хүнд байгаа мэдрэмжүүдийн ер нь л муу мэдрэмж ер нь байхгүй байхгүй. Жишээлбэл юм таахад би тэр хүнд таахч тэр хүн шиг болохын төвчийг надад хэлэхгүй шүү дээ. Тэр шиг ер нь ингээд бүр ингээд антаархлан бүр ингээд чөлтөөгийн төвшин бүр үнтэй адилхан төвшин очихгүй л одоо тэр цагаах таах ер нь байцтай зүйл хүн ямар ч мэдрэмж хэлээдсэн. Зүүн тухайн мэдрэмжийг зөвхөн сайн муу гэж хуваачингууд ингээд босгоолч та. Тэгээд энэ дээр бас тэр шунал гэж ер нь байцтай ер нь байдаг зүйл. Тэгээд энийг ингээд бүр ингээд систем болгоо шунлыг бүр ингээд дотроос нь гаргаж ирдэг тийм систем болгосон нь сүнслэг онцлог ингээд юу болох юм санаа юм байна. Тэгээд монголчууд болохоор ер нь одоо ингээд яг ингээд нөгөө стэд үлдээсэн ховор гэдэг шүү дээ. Нөгөө нүүдэл цоод гэвтэй байгалийн ганц дайнд толгойтой зайл болоход нөгөө амнаас ам дэмжиж явуулсан гэдэг. Тэгээд яг энэ тухайг одоо бас тийм хэлдэг гэж чинь болохоор энэ хүн тэр сонсон хүн нь бас өвөөгөөсөө тэр сонсон хүн бас өвөөгөөсөө сонсон тийм зүйл байна. Тэгээд сонсож явж байгаа нэг хүн болохоор энэ цаасан дээр болгосон. Тэгээд тэрийг нэр нь уншиж авсан. Тэгээд тэгээ ер нь энэ систем ер нь яг норж унах нь ер нь яг бодтол одоо яг тэр хүмүүс ингээд тэр хэлбэл байна. Одоо Монгол хэдэн хүмүүс ингээд ер нь мар гоё ингээд цөөхөн байдгүйсэн бол одоо ингээд доод марнтай маттай. Тэгээд Монголд л одоо хэдэн зуун мянгаараа гэдэг үлдэх чавтай. Ер нь гэдэгтэй адилхан хүмүүс ер нь идэж уух зүй хоногт бай ер нь илүүдэг ирээдүйд болно гэдэг. Тэнгууд энэ дээр бас тэр хүмүүс ингээд цааш ингээд эцэнтэй амьдрын гэдэг юм авч чаастаа болно ингээд багтаад тэр хүмүүс юм ингээд бодоод ирэнгүүт нь одоо сонсон ингээд нэрнтэй хөсөйгүүд ингээд замаараад сонсон дэвтэр багтаад тэгээд зүр нь яваад байгаа юм байна л да. Тэгээ ер нь одоо яг ирээдүйн одоо миний хэлээд байгаа гоё нийгэм гэдэг зүйл яг зүй татлаар явах юм бол 300-аас 500 жилийн дараа ер нь яг юм гоё нийгэм ер нь болох юм байна. Энэ нийгэм дээр одоо байгалийн өсвөр нөөцөө оноос багаар хэрэгтэй. Тэнгуут мод энтрийг хурдаар ингээд өсгөөд тэгээд ичим энерги авта байгалгаа гараад шинжлэх ухааны хөгжөлтэй болчихсон асуудлууд аяга хурдаар дэвшиж амар утсан амьд. Тэгээ хүмүүс ер нь одоо гол сүнслэг зүйлийн талаар ярьдаг. Сүнслэг ойлголтын талаар хүсдэг. Тийм нэг ирээдүй. Тийм бохот юм уу? Зүг. Энэ цаг хугацааны хувьд одоо 300 жилийн дараа гэж штэ тий. Дараа гэдэг юм уу яг нэг одоо ингээд эхэлж байгаа цаг хугацааныхаа явцад ингээд багаар ийм болно, ийм төвшөнд хүрнэ гэсэн юм хэлчлээ тийм ээ. Тэгэхээр одоо бидний өвдөжсөн байгуулж авсан тэр нөгөө айх айдасгүй амар амгалан өвчин зовлонгүй ийм нэгнтэйгээ тэрсэлдээд ах юм ямар ч юм юугүй цаг үед амьдарч исэн тийм ертөнцийг байгуулж авсан зүйлс дахиад эргэж ирэх юм
төсөөлөгдлөө л надад тий. Энэ одоо жишээлбэл бид нар заримдаа нөгөө яг тухайн цаг үе, түүхийн цаг үеийг харахаар мэдээж хэрэг нөхцөл байдал шал өөр байсан. Тэгээд яг уу их засаг хууль гэдэг юм уу те? Их засаг хуулийг байгуулж авсан. Тэр үл яалтгүй жамд тохирсон юм цогц сайн хууль байсан юм а гэж яриад байгаа шүү дээ. Одоо бид нар те. Энэ хүнтэй хамааралтай байж болох уу? За, ер нь бол хамааралтай байх өндөр магадлалтай. Ер нь одоо татвар гэдэг зүйл ер нь бол одоо энэ өгөх гэдэг зүйл л дээ. Одоо ер нь бол христийн шашны ч гэсэн нэг титэ гэдэг үг байгаа байхгүй. Энэ болохоор өглөг гэсэн утгатай. Титэ гэдэг нь юу вэ гэхээр үгийн үндс нь болохоор 11 тент гэж байна. 10-ныхаа нэгийг заавал өг гэж байна. Юу ч ямар нэгэн орлого олж байгаа бол 10-ныхаа нэгийг 10-ныхаа орлогынхаа 11-ийг одоо шашны байгууллагаас сүмдээ хандуулж байгаа. Тэр байдлаар. Тэгээд энэ бол тэр Монгол талбар зүйл татвар маягийн зүйлтэй. Тэгээд энэ нь бол энэ автын логик нь хэлж байгаа. Одоо би ингээд нэг хэвчүүдээс хүүхдийг нь сургахны сайт дээр авчлаа шүү дээ. Тэгээд би нэг 10 хүүхдээс нэг 10 сайт дээр авчлаа шүү дээ. Тэгээд энэ ингээд ямар ч хүн ингээд ер нь хүүхдээ сургаж байгаа ч гэсэн хүн ингээд нөгөө хүндээ мөнгө өрөхтэй харамлж өгдөг. Тэгээд би ингээд нэг 10 хүмүүсээс нэг харамлж өгсөн нэг 10 сайт өрөхтэй авчлаа шүү дээ. Энерги яваад байна тийм ээ. Энд одоо тэр энергийг ингээд сааруулаад эрэг болохын тулд 11-ээр нь сайн зүйл хийж байгаа юм. Тэнгууд одоо хүн маа сургалтгүй ер нь өндөр дүнд ер нь хүн ингээд 2500-аар тасахтай үрдэл за хажуудлын дэлгүүр 2400 байсан байна. Жамтай гэдэг юм. Банк мөнгөтэй харамж өгдөг байхгүй. Энэ нь хүний сэтгэлийн юм. Тэгээд энийг ингээд эрэг болохын тулд эрүүлэхийн тулд энэ бол 11-ийг заавал сайн үлд. Хичээж ингээд уусаад ингээд эрэг болно юм уу? Тэгээд одоо ирээдүйн одоо өгөх зарчим гэдэг нь ч гэсэн өгөх зарчим гэдэг нь яаж аспект нэг юм бэ? Ингээд 19 ингээд хамгийн өөрийнх нь ингээд хамгийн сүүл зарчим бас өгөх байгаа тогтсон. Одоо жишээлбэл бид ингээд бүгд төлөвлөж бидээ ингээд ариуг нь авах мэдэхгүй ч гэсэн ингээд хөхөөхүүлээд хөхөөхүүлээд тэгээд би ч одоо ингээд аавын хувьд ингээд маш их хугацаа хувцсан юм ингээд баахан мөнгөийг товт ингээд өгч байгаа байхгүй тухайн. Ингээд 10 хэдэн жилийн туршид. Тэгэд энэ бол ингээд би ингээд бүр амар тооцоолол тэ ирээдүйд хэдэн жилийн дээр авандаа гэж ерөөсө тооцоолгүй шүү дээ. Миний ихнэр ч гэсэн хүүхдээ өхүүлэхдээ за нэг 30 жилийн дараа ингээд тэгж аавна гэж ерөөсө бодохгүйгээр байгалийн хуулиараа ингээд өгч байгаа байхгүй. Байгалийн хууль нь өөрөө одоо нэгдүгээр төрлийн ерөөсө өгөх байгаа. Тэгээд төвчд ер нь бол ингээд мөнгө өгч юм. За сайн үеийн дагуу мөнгө өгч юм гэдэг маань ерөөсө нэгдлэр болсон би ертөнцийн хуулинд ер нь итгэж байна. Тэгээд би өнөөдөр миний гаргаж байгаа мөнгө эргээд ер нь надад ирнэ гэдэг нь итгээд явуулж байна. Яг үнэ. Надаас нэг юм бодогдчихлаа л да. Одоо жишээлх юм ерөнхийдөө Монгол хүмүүс бид нар өвгдөөцөөс уламжлаад ирсэн өг соёлдож байгаа бидний цус ясандагч байж магадгүй. Ер нь юм өгөөмөр өглөгч хүмүүс юм биш үү? Өөр нэмгэн зөөлөн сэтгэлтэй те тэр нэг өвчлөөдөө гэж боддгоо ч гэдэг юм уу те нэг тийм юм ялгаа харагдаад ах шиг байгаа. Одоо жишээлх юм бол яг Европынхны ихэнх юм хандлагыг харахаар бараг л чи өнөөдөр хүүхдээ болно гэдэг чинь ингээ амар их тооцоолол байгаа байхгүй юу? Тэгэл өстөнээр хүүхдээ болно гэдгийг төлөвлөөд байна шүү дээ те. За яг нэг талаар төлөвлөх нь зөв байх те. Тэгтэл нөгөө нэг эргээд нөгөө нэг ийм байгалийнхаа зам гэдэг шиг ийм хорон ертөнцийн хуулаа ингээ гацаасж байгаа хэлбэр болоод завчиж байгаа юм болоо гэж би бас бодогдлоо л да надад. Эднэр болохоор ч амар тооцоод барагшгүй тэдэн наснаа тийм үгэд гаргаад ингээд хүүхдээ болно гэдэг чинь өөрөө асар их ачаал үүрнэ мөнгө төлнө улам их юм гарна гэдэг юм утгаар нь хүлээж аваад жишээлх юм бол ихэнх залуучууд нь одоо жишээлх юм бол одоо нэг одоо шинэ үеийн харьцангуй гайгүй болчиход байгаа. Яг
одоо нэг 30-аас 40, 50 насныхын ингээ хандлагыг харахаар ерөөсөө баг бүгд зугатаадаг. Хүүхдтэй болно гэхээс бүр айдаг. Бүр тийм хандлагатай байдгийм л. Тэгэхээр эн чинь өөрөө яаж юм гэхээр яг нэг хорон ертөнцийнхөө эргэлдэж байдаг хууль жамынхаа эргэлтийг ингээ гацаачаад байгаа хэлбэр юм байна л да. Нэг талаар нь тийм юм бодогдлоо надад. Энэ нэг байгаль татвар нэг юм бадан байгаас юм байна. Мод бадан байгаас юм. Хороо зүги баавай хүн ч гэсэн адилхан байгалийн нэг зүйл. Хүн ер нь хүний зүйл нь бадан байгаас байгаад тийм үү? Энэ бас ер нь одоо басад нь хорвоо гэж амт гэж хэлдэг. Бас нэг юм бодогдчихлаа. Нэг өвдөц одоо энэ хороод хүн мэдлэлэл бол ерөнхийдөө 5 зүйлийн мод ургамал тарих ёстой байсан гэж гардыг мэлээ. Би бас тийм нэг сонсч байсан. Тэгэхээр энэ чи яалтгүй чи энэ хорвоо дээр төрлөөлбөл авч байдгаа. Тийм болохоор буцааж өгөө гэдэг тийм нэг философи сэтгэлгээ бүр гүн гүнзгий багаас нь суудсан байсан юм шиг байна. Тэ нэг талаараа. Тэгэхээр яалтгүй нөгөө саяны таны ярьдаг жишээтэй нөгөө өгөөний хууль гэдэг шин эрний энэ тогтолцоо систем өөрөө энэнтэй бас уялдаа явчихж байна, тийм ээ? Тэгэхээр таны нөгөө хоёр дахь асуултын гаргалгаа энэ байлаа, тийм ээ? Өнөө. Тэгэхээр бид өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө яг энэ өвдөцийн альва зүйлийн жамд хандах юмал аягүй сайн таних хэрэгтэй юм байна залуучууд маань. Өвдөц гэдэг гот ийм үг байгаа тоххой. За. Модон шануу гэж хүн хэлсэн гэдэг тоххой. Би эр хүний зориг, ухаан, хиймэр гурыг тэнгэр мэдээ. Атангууд яг энийг ингээд хайнгууд яг үнээр яг модон шануу яг тийм видео гэдэг гот хэлжүү гэдэг гот гэдэг фото эксрээд багтахгүй. Энэ хэрнээ тэр хүн ингээд хэлсэн ингээд үг байгаа тоххой. Зориг, ухаан, хиймэр энэ гурыг би тэнгэр мэдшигтнэ гэдэг. Тэнгууд зориг гэдэг зүйл нь өөр аль тэр. Тэнгууд зориг гэдэг зүйл одоо зориг, ухаан, хиймэр гэдэг нэг гурван юм хэлчихэд байна шүү дээ. Энэ гурван юм ингээд тэр модон шануу гэж хүн одоо бас бараг 2000 удаа бараг 2000 жилийн өмнө амьдсан ирнээсээ яг одоо болтол яг чухал байгаа хүнийг бүтнээр нь ингээ хөгжүүлэх гурван суурь зүйлийг хэлсэн байна. Зоригтой байх хэрэгтэй. Окей. Ухаантай байх хэрэгтэй. За энэ бол Монгол тийм үстэй. Тэгвэл одоо бол ер нь хүмүүс би ер нь ухаантай байх гэдэг дээр нь хүмүүсийг хөгжүүлээд байна шүү дээ. Тэгээд хүний дотор сүнс байна. Миний өөр юм оюун ухамсар байна. Намайг тойроод ирсэн бүрхүүл аавар байна. Энэ гурван нэг яаж хөгжүүлэх гэдэг юм. Тэгээд ерөөсөө энэ гурван би ингээд жигт хөгжүүлсэн хүнийг бол яг тэмдэглэж хэлсэн гэдэг юм байна. Нөгөө зориг гэдэг гутыг цаанаас гардыг гэдэг юм. Одоо сүнс гэдэг сүнс өөрөө бүх ингээ амар бүр толсон дээртэй. Тэрсэл мэдгүй юм ингээд өсөөд авчтай шиг надад санагдаж байна. Сүнс ингээд анх би болохдоо нэг гэсэн би болчихсон шүү дээ. Тэнгууд нэг эстээр ингээ амьдч чад. Би одоо ингээ хоёр эст байж чадна ингээд тэгэд хоёр эст болчихж байгаа. Тэгжээснээр хоёр эст байж 4 8 гэж явж яснаа. Одоо би юу гэдэг чи ормол болж чадна. Тэр нэг сүнс өөрөө ингээ аягүй дөрөвтэй байж зүйл байгаа. Тэсний ормол байж байгаа юу гэдэг чи би одоо ятаа болж чадна. Би нисэж яваа те. Тэнгууд хүний сүнс бас ер нь ингээ зоригтой байхаар ингээ төгсчээд ирсэн юм байна. Тэнгууд энэ зоригийг ингээ таадаг зүйл нь юу гэж сонгох гэсэн энэ айц согт. Ингэчүүдээ намайг ингээд гараад бүжгэлчих юм бол хүмүүс ингээд хэлдэг. Ингээд хүмүүс дургуйцах үү. Ингээд тогтцох үү хүмүүс мөөлөх үү. Тэнгууд энэ одоо зориг гэдэг зүйлийг таадаг зүйл нь зориг нь өөрөө сүнсийг хөгжүүлдэг байдаг. Айц гэдэг зүйл нь өөрөө сүнсний хөгжлийг ингээд хөгжүүлдэг юм байна. Яг үнэн тий. Тэнгууд ч одоо хаан гэж тэнгууд чинь одоо тэнгууд нь одоо зориг гэдэг нэг бид чинь би ингээд бүжиглэхээс ингээд айдаг байх гэж бодлоо.
Тэгээд би ингээд айцаа таваад үзэлээс нааш миний сүнс одоо бүжиг гэдэг хатрын хөвгтэй ингээд батгүй. Тэр би айц үзэлээс би айцаа таваад бүжиг юм бол миний сүнс одоо тэр тэрээр хөвгтэй шүү дээ. Тэнгууд миний сүнс ингээд юм ингээд чиг үзээд ингээд зоригтой гэдэг. Тэнгууд яг энэ болгон дээр ингээд айцаа ингээд даваа дараа тэрнээс тавьчих сүнс хөвгтэй. Тэгээ сүнс өвдөж ялтгүй нэг нууц байгаад ах шиг байгаа миний бодож одоо ингэж ажигласнаар яагаад тэд нэр тэгж их дэлхийг эрхшээчвтэй өөртөөрөө үлгэрлэлчв тэгж их амар амтан байгуулчв мэдээж хэрэг ингээл хүнийг ивэж хайрлаж чадахгүй хүнийг хинч дагахгүй шүү дээ амтан зүтэн үсттэй тий тэгэхээр би бас ингээд зүгээр төсөөлөлдөө бодохоор яалтгүй тэр үеийн хүмүүс одоо бидний өвдөөцийн сэргэн мандаж явсан тэр цагийн хүмүүс бол гацаагүй нөө сүнсэн биеийн нэлээд өндөр түвшинд хөгжсөн аавра нь одоо ингээ фул ерөөсөө тийм болцсон учраас хүмүүсийг дагуулад манлайлаад хүмүүсийг ивэж хайрлаад гой сайхан амьдуулаад байна шүү дээ тэгэхээр энэний цаана тэр нэг сүнсэн биеийн хөгжил гэдэг зүйлээ бас өөртөө таньсан байсан болов тийм ээ тэгээд ялтгүй нэг онл болгоод үлдээсэн яхаа өнөөдөр би эргээл нэг алтан дэдний аялгуун дээр гарч байгаа зүйлийг л тэрэн дээр сэдв аваад ярихад сүнс эзэн бие онол гэд бас онол болгоод гаргацсан зүйл байд юм байна. Тэгээд сүнс эзэн бие гэж хоёр зүйл байгаа. А тэр хоёр маань өөр өөрийн гэсэн хөлдөө гартаа ухаантай тарихтай үйлдэл хийдэг биетэй эдрээгээд ингээд байгаа юм тий. Тэгээ энэ хоёр маань зэрэг хөгжих юм бол одоо таны түрүү хэлсэнтэй тарих оюун ажиллаж байгаа ёстой эдрээ сүнс юм байх хэлсэн тий. Энэ хоёр маань жигдхэн ажиллаж байх юм бол жигдхэн фүүлдээ үнэхээр хөгжил нь ингээд хурдтай явах юм бол нийлээд ер нь мом болдог гэж бас гардыг билээ л дээ тий. Тэгж би ойлгосон. А тэр мом болсон цагт хүн одоо юу гэдгийг те тэр их ур чадвар тэр их одоо 1393 мэрэгжилч гэдэг юм уу тэгээд заацсан л идэм билээ стандарт тавьж штэ те өвдөөцийн хувьд тэгэхээр яалтгүй тэр нэг дотоод сэтгэлийн хүч гэдэг маань өөрөө эргээл нөгөө сүнсэн биеийн ийм сүнсэн бие өөрөөсөө юу л хийх чадвартай юм асар өндөр зоригтой гэж таялцсан тэгээ тийм юмыг бид нар айгуу сайн барьж авч өөртөө туршилт хийх айгуу гоё юм шиг санагдсан надад. Тэгэхээр яалтгүй би одоо жишээлх юм бол би амар сайндаа ч юм уу шал өөр л 10 жилийн өмнө би шал өөр л явсан. Өнөөдөр одоо жишээлх юм бол өвдөөцийн тэр ухааныг судлаад бас ингээд нэг ер нь ингээд юм одоо оюун санаанд багтчихдаг те цээжинд багтна гэж ярьдэн штэ те энийг би хийж чадна гэд те нэг юм зориг төрөөдөн штэ те тийм юмтай болцдог тийм нэг арга барил байгаад ах шиг байгаа юм нэг ажиглаад хараад явж байхад тэгээ тэрнийгээ бид нар өвдөөцсөн хэлж байгаагаар бол нар сар газар дэлхий энергиэс тэрийг ингээд 24 цаг ерөөсө байнгын тэр энерги ирч хүчийг авч идэг гэж бас гардыг мэлээ тэр нь бас ингээд ажиглаад үнэн болж таарах байхгүй. Яалтгүй тэр ингээд хорвоо ертөнцийн эргэлдэж байгаа тэр хуулийг жамын хуулийг бид нар дагаад тэрнийхэн дагуу ингээд гоё эргэлдэх юм шиг байгаа юм. Тэгээ нэг хамгийн сонирхолтой зүйл нь надад нэг ийм юм бодогдоод байгаа байхгүй юу. Өвдөөц ягаад айгүй бага иддэг байсан юм. Барагшгүй тэгж нэг актер байнгын өнөөдөр шиг 3 хооллоод ч юм уу ингэдэггүй байсан гэж юм сонссон. Тэр талаар бодож байна. Яагаад тийм багаддаг гэсэн хүн ерөө эрчим хүчээ яг за хоол хүнснээс авч जैन. Агаараас авч जैन, байглаас авч जैन тий. Тэгээ энэний цаанд өөр юм байгаад байна тий. Эрч хүчээ авдаг. Энерги авдаг. Одоо химэр гэдэг утга одоо ер зэрэг ухаан химэр гэдэг шүү дээ. Тэгвэл ухааныг ингээд за тийжээж тэтгэхийн тулд хүн ингээд анзаарч байх тий. За одоо ингээд жишээлбэл хөвгдөг чи хин нэг хүн амиа оролцлоо гэхэд яагаад амиа оролцов? Тэгэл аав юм уу? Тэгвэл ээж юм уу? Аав нь хайрцуулсан юм уу? Аав нь хайрцуулсан бол яагаад аав нь хайрцуулсан? Өвөө юм уу? Тэг өвөө нь хайрцуулсан. Өвөө түл яагаад хайрцуулсан?
Ингээд ерөөс юм болгонд ингээд ажиглах юм гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ дээр ингээд ажиглахын тулд ингээд хамгийн ингээд чухал зүйл нь болохоор ямар нэгэн зүйлийг зөв буруу гэж сүйхгүй. Тэгээд ерөөсөө яагаад гэдэг асуултыг л ер нь тавина гэж байхгүй. Тэрөө одоо ингээд би за Христийн гişин муу гэж бодчихвол юм бол тэнцээс болох маш олон гоё эрэг мэдээллүүдтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд хүмүүсийг байдгүй ашиглаж ингээд яг энэний зөв энэний буруу гэдэг сүйхгүйгээр ингээд ажиллаад байна. Энэ дээр бол ажиглах гэдэг ухааны за төлөвтэй гэж бодоход тиймэр ерөөсөө тиймэр гэж монголоор хэлжээд байгаа болохоос одоо бид нар бол ингээд аура бэлэн би эрчим энерги гэж хэлэх юм бол илүү ойлгодог болчиход байна шүү дээ. Тэгвэл энэ ингээд илүү өндөр ингээд илүү ингээд биесээ ингээд илүү өндөр тэмтэй ауратай тэр хүмүүсээр босод хажуудаа байгаа хүнийхээ энерги ингээд мэдчихэд юм дээ. Одоо тийм болохоор тийм санахгүй энерги гэсэн зүйл байгаа чинь энэ илүү энергитэй ингээ нөгөө дотор байгаа ингээ энерги шилжүүлдэг дутуу энерги тийм тас энергийг сорж авчих. Тэнгууд ингээд энерги нь дутуу бага хэрэг хүмүүстэй байхад хүсэхгүй. Хүмүүс нь бас өөрөө тэр хүнтэй байхад хүсэхгүй. Тэр энергийг авчиж байгаагаа авахгүй гэндээ одоо ингээд мэдээд тэр хүний хажууд энерги онцгой өргөөд юм ярмааргүй хол баймаар санагдаад байдаг. Тэнгууд яг эсрэгээр тэр хүний энерги ингээд дүүрэн байдаг гэж байна. Тэр хүний хажууд байна. Юм ярмаар, инээдмээр, гоё юм хамтарч хиймээр тийш санагддаг байхгүй. Тэгвэл яг энэ аура энерги гэдэг зүйлийг хаана ингээд бүр ингээд нээлттэй гоё байгаатай гэж тэнгууд ер нь бол энерги гэдэг зүйлийг за хүнсээр ингээд таны хэлсэнчлэн бие махбодод тийчээчихсэн. Хүний өөрийн аура гэдэг зүйл болохоор гаднаас за дотроос ингээд энерги үйлдвэрлэхээс гадна гаднаас байглаас юм. За байгаль гэдэг хар үед болно. Бага мод гэж болно. За ялангуяа мод гэдэг зүйл болохоор өөрийнхөө нөө зэгнүүдтэй одоо шилмүс модны тэр одоо юм юу гэдэг юм бэ? Энэ шилмүсээр одоо авторгоос энерги гэж үздэг. Энерги тэр энерги батлаж ингэж гэдэг үнээр тэмдэг. Тэр ер нь нэг байгаатай хүмүүс байгальтай өөр хүмүүс авраа ер нь өндөр Маш гоё. Эргээл яалтгүй л ингээд өнөөдрийн бидний үйлдэж байгаа үйлдэлээр минь бараг шахуу өвдөцийн тэр нүүдлийн соёлдоо суулгаад өгсөн дадал тэр Монгол гэрт амьдрах уламжлалт гэдэг юм уу те тэр зүйлтэй минь яалтгүй ингээд эргээл батчаад ингээд батлагдаад гарч ирээд байгаа байхгүй те энэ хамгийн гоё сүүлийн үед юу яагаад байгаа өөртөө тэрсэлбэт гэх юм уу тэрсэлтэй ч явахтай ерөнхийдөө одоо ингээд өвдөцсөн яалтгүй энэ зам юм байт юм байна. Тэгээд тэртээ тэргүй хөссөн үсээгүй бидний амьдрал ах үед маш шингээгэнд өгсөн соёл холбоод хадгалаад ирсэн энэ зүйлсээс бид нар ингээ эсрэг яваад байгаа даа жоохон ингээд өөрийгөө заримдаа шүмжилнэ. Миний хувьд нэг тиймэрхүү байдалтай. Тэгээ яхаа одоо бид нар чи яалтгүй л энэ нүүдлийн соёлын амьдралаар амьдрахгүй байна. Энд дүнний айцгаа тэр хүний одоо тэр нэг дотор байгаа хэцүү мэдрэмж. За энэ хэцүү мэдрэмжийг үлдээд ер нь хэцүү гэдэг байхгүй. Хүний дотор байгаа өөрөө зөрчиг тэр мэдрэмж. Өөрөө гэдэг маань сүнстэйгээ өөрийнхөө мөн чанартайгаа зөрчиг тэр мэдрэмжээс байна. Энэ мэдрэмжийг ер нь бол ингэж ил гаргаж ирдэг. Тийм ер нь одоо юу гэдэг. Тийм одоо чанартай юм. Тэгвэл ингээд одоо сүнсэн ингээд юу хийж байгаа. Тэгвэл өөрөө өөртөө одоо ингэж зөрчилтэй байна үстэй. Тэгвэл энэ дээр жишээлбэл ямар арга хэмжээ ер нь байна. Тэгээд зөрчилж байгаа гэдэг мэдрэмжээ таарна гэсэн үг. Дараа нь яа гэж юм. Яаж энэ мэдрэмжийг тайлбарлах энэ мэдрэмжэн дээрээ үүдээ цаашаа ямар зүйл рүү ямар мэдрэмж рүү хэмжүүлэх юм бэ? Би ч аюу олон жил монголчуудаа харьцаагүй яваад ирсэн хүн байхгүй юу яг үннийг хэлэхэд
Тэгээд сүүлийн жилүүдэд ерөнхийдөө ямар нэг юм хийх ёстой юм байна гэдэг юм авчаад ингээд ямар ч байсан жишээлх юм бэл ийм подкаст хийгээд ер нь өвдөж ярьж явах ёстой юм байна. Бид нар өөрсдийнхөө онцлогийг гаргаж ирэх ёстой юм байна. Айгүй бага ярьж байна. Бид нар өөрсдийнхөө үн цэнийг мэдрэхээ байчаад байна гэдэг үүднээсээ нэг ийм ажил хийгээ яваад байгаа юм. Ажилт гэх юм бо те нэг иймэрхүү. Ер нь бол 6-аас сайхан байгаа л да надад. Тэгээд хоёр дахь зүйл нь болохоор ер нь бол байгальтайгаа ойрхон байх ёстой юм байна гэдэг тэр нөгөө өгөгдөл маань намайг хүсэн хүсээгүй одоо өглөө босоод гараал алхаж яваад нууранд ордог ч те. Ер нь бол иймэрхүү дадлуудыг цаанаасаа шаардаад байдаг юм уу? Тэгэхгүй болохоор ингээд бүр ундаг гэхэд хэлж болно доо. Ер нь бол жоохон байгальд гарахгүй бол жоохон бачимдаа. Одоо надад нэг ийм мэдрэмж байдаг байхгүй яалтгүй. Би чинь гэрт өссөн, Монголд гэрт өссөн, төрж өссөн. Тэгээд яг 18 20 настайгаасаа эхлээд орон сууцнд амьдраад эхэлж байгаа юм л да. Тэгээ ингээ яг орон сууцнд амьдарч эхэлсэн цагаас хойш надад ягаад ч нэг ийм модон дээр өлгөгдсөн юм шиг мэдрэмж байгаад идэг гэсэн байхгүй юу өмнө нь. Тэгээ яг одоо ч гэсэн тэр мэдрэмж надад байдаг. Тийм болохоор дандаа ингээ өдөр болгоо өглөө болгон гадагшаа гараад газар дээр ингээд хишгээд явна гэдэг л надад ингээд нэг одоо юу гэдэг нь бүр нэг ингээд эрхчлөө мэдэрч байгаа мэдрэмж авдаг байхгүй юу. Өөрөө нэг тийм сонин мэдрэмжтэй. Тэгээд эндээс ингээд харахаар яалтгүй л миний тийм нэг байгаль ихтэйгээ холбоотой байдаг тэр нэг юмыг батлаад өгчөж байгаа юм. Тийм болохоор би байнгын энэ яалтгүй надад нэг юм суур хэрэгцээ байгаад нь шүү дээ тий. Гарцаагүй байгалыг мэдэрч, газрыг мэдэрч, салхийг мэдэрч, шороог мэдэрч, цас шуургыг мэдэрч ингэж явах тоолонд миний ингээд бүр ингээд баясал төрөө дотроос ингээд баясаад дүгүүлээд идэг байхгүй. Нэг тийм чанартай. Тэгэхээр яг хаа зөрчилж гэнэ гэдэг маань өнөөдөр бол яг хаа би мэдээж хэрэг юм Европод амьдарч байгаа ажиллаа хийгээд ингээд ялтгүй л ингээд бас нэг юм нийгмийн хүлээсэнд гэдэг шиг л амьдраад байгаа нэг тийм хүлээс байна л да. Тэрнтэйгээ би ингээд жоохон баг зэргийн тэгэд улам илүү нэг өв соёлоо өөртөөхөө өвдийн түүхийг судлаад ирэх тусам эн чинь өстө гарцаагүй мөн юм биш үү? За миний амьдралын хөвшил бол биш юм байна штэ гэдэг юм ингээд хүрчээд ингээд энэ хоёр дээр ингээд зөрчил юу яагаад байгаа юм. Жохон ингээд одоо юу гэдэг юм те. Гэхдээ яг хөвчээ энэ юу нэг зөрчилдөг мэдрэмжийг одоо бас яг Остоо мэдрэмж муу мэдрэмж гэр нь хэвтүүлдэг. Тэгээд мэдрэмжийг бас тэр одоо цаашаа яах вэ? Цаашаа хөгжлийн тийм сөөрөх үзэгдүүд үүсгэдэг шүү дээ. Тэгвэл өөрөө өөртөө толохгүй юм сүнстэйгээ харилцах гэдэг зүйл дээр болохоор ерөнхийдөө нэг 5 арга зам байгаа. Тэгвэл таны хийж байгаа болохоор хөдөлгөөнд туслах гэдэг чинь шүү дээ. Одоо ингээд аасаа тэгээд сангаа бодоод тэгээ нуур руу ороод тийм. Энэ л хөдөлгөөнд хөдөлгөөнгөө бэлтгэл багш гэдэг. Ер нь яг энтэй адилхан өөртөө нүүр тулах юм 5 тийм арга зам ер нь байдаг. За. 5 дахь нь бол хэлэхгүй байна. 5 дахь нь ер нь жоох муухай. Ер нь бол ингээд дөрвийг нь бол хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэж үздэг. Энэ дөрөв дээр болохоор энэ нь хамгийн сайн, энэ нь муу гэсэн байхгүй. Тухайд аль нь таарч байна гэж үздэг. Энгийн ялсан бод дээр хүн өөртөө дотоод яриа хийх буюу ер нь өөртөө ярилцах. Тэгвэл өөртөө ярилцахлаар ингээд бодол ингээд тэнэд явчихдаг учраас хамгийн одоо зохимжтой арга өөртөө ярилцах арга гэдэг нь тэмдэглэл хөтлөх гэж байгаа байхгүй. Нөгөө хүн ингээд тэмдэглэл хөтлөөд өөртөө ингээд хэрэлдээд байна гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь ингээд тэмдэглэл хөтлөж явахдаа ингээд өөрийнхөө бодлыг бичээ дараа нь өөрийнхөө бодлыг ингээд усаад өөртөө нүүрд ингэж үздэг. Тэр хоёр дахь алхам гэдэг юм бол ер нь бол юу? Хоёр дахь алхам гэдэг юм бол одоо ямарваа нэг юм гэсэн. Тэгвэл хүн ингээд хэрэг хүн гэдэг нь амьдрал дээр ингээд ганцаараа амьддаг. Тэсний ингээд аавээ дөрөв хөлтнөр гэж байгаа чинь яг амьдрал дээр ганцаараа амьддаг. Тэгвэл тэсний нэг хамгийн ингээд гоё таатай байдаг зүйл нь юу гэдэг хэрэг
Тэгэхээр ингээд намайг харж байгаа тийм нэг яхалтай аваад байгаа байхгүй. Хамгаалах Намайг арахыг хүсээд тий. тэгээд тэнцээс ингээд нэг талаараа хүн ингээд хамгаалах хэмжээг авдаг. Тэнгууд хоёр тэгэхээр бидний одоо ингээд сургаалууд ингээд 1000 жил 2000 жил ингээд явсан. Тэрний шатраад ер нь тэнцэнээс их нүүдтэй сүнслэг мэдээд боддог. Ер нь сэтгэмрүү бас орж ирсэн. Тэгээд өөрөө сүнслэг нүүдтэй ямар ч юм. Тэгвэл одоо хүмүүсээс ингээд судалгаа тэнгууд чинь одоо христман гэдэг хүмүүсийн хаан хэмдээ гарч ирсэн. Spirituality гэдэг зүйл татдаг хүмүүсийн хаан ашиг хурд өгч чинь байхгүй. Тэгвэл одоо ингээд Монгол талаас харахад бол сүнслэг гэдэг үг байхгүй. Царайдаг юм уу одоо юу гэдэг? Царайдаг юу гэдэг вэ? Царайдаг оюун цаг нэ одоо тийм нэг лаг гэдэг ядгуур шүү дээ. Дагвар юм уу? Тэн дээр сүнслэг үг байдаггүй. Нөгөө одоо spirituality гэдэг зүйл Монголд орж ирээд энэ нэг Монгол гэдэг сүнслэг статус гэдэг одоо сүнслэг зүйл үг багтахгүй. Нөгөө spirituality гэдэг зүйл ингээд тэгдэг хүмүүсийн тань нэг хэсэг юм. Энэ дээр ямарваа нэгэн босон намайг хамаадаг гэдэгээс илүү ер нь миний сүнс хөгжиж байгаа би конкрет хийж байна. Тэгээд одоо энерги яаж өгөх вэ? Яг гэж явдаг юм. Тэр нөө одоо 3 цаг яг юм уу ямарваа нэгэн тэгээд гэдэг зүйлээс ингээд хавхад хамгийн одоо хамгийн ингээд одоо дотоод сүнстэйгээ ойртох гэх юм уу? Тэр арга нь бол ер нь хөдөлгөөнд туслах гэдэг юм. Хөдөлгөөнөөр өөрийнхөө одоо нөгөө доктороо хэлсэн байгаа стамараа тийм мэдээлүүд шүү дээ. Тэгээд өөр хэдэн жил тантатик энэ зүйлүүд хүний бие махбод өөрөө үгүй гэдэг ингээд тэрмаар ойлмаар энэ мэдээлэлийг ингээд гаргаж ирж одоо ингээд мэдээлүүд ингээд зөндөө орж иж өвдөж дараа дараагийнх нь мэдээлэлийг баталж юм байна. Тийм учраас ер нь тод дандасаа хөдөлгөөнд за оошоо гэмээс за тэгээд ямарваа нэгэн сток тавьчихсан ууланд байна. Хөдөлгөөнд спот ер нь өөрөө өнөө татдаг. Яг үнэ. Одоо монголчуудын өвдөж бидний өвдөж ерөнхийдөө маш их хөдөлгөөнтэй байсан тий. Альва зүйлд тэр морин дээр өдөржингөө суугаа явах ч гэдэг юм уу ахуйтайгаа ингээ байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас тэдэрт ингэж оюун санаа нь тэр хэмжээгээрээ фул тэлэгдэж идэг. Тэгээд зүүн совин нь ч гэсэн байнгын нар сарнаасаа одны гэрлээс энерги эрчим хүчээ цуглуулж авч идэг байсан учраас монголчууд яалтгүй нөгөө сэтгэлгээний өөр төвшнээр ер нь бол дэлхийг засагласан юм байна гэж харж болохоор байна тийм ээ.